Окей. Өнөөдөр бид нэр матриксыг бүрчгэн вектор гэдэг одоо тийм хичээлийг үзэх болно. Энэ хичээл дээр бид нар матрикс гэдэг зүйлийг бол ярьсан. Тэгээд тэрний өмнөх хичээл дээр бол бид нар энэ вектор гэдэг энэ обжектыг үүсгэсэн байгаа. Тэгээд векторынхаа доторхоос зарим мэдээллүүдийг нь бол одоо яг тухайн цаг үед хэрэг болсон мэдээллүүдийг бол тэр дор нь хийгээд явцсан. Юу насаар атом гэдэг текстээр тэр миний өмнөөс үүдтэй юм хийгээд тэр над хаалт үүдтэй тохиолгоо юм үүдээ сайж яагаад яаж атом гэдэг одоо юм гэсэн дахиж тэр борд юм бол үсэхгүй. Энэ харагдахгүй үснүүд тав дарц харагдахгүй үснүүд одоо энэ надад харагдаад байгаа. Энэ дээр enter дарцнаас бол дүгж энэ бол 2 сум дарцнаас бол тав гэсэн тэмдэг. Тэр ч яхаа. Өнөөдөр болохоор бид нэр матриксыг бүрчгэн вектор гэдэг зүйлийг яагаад гэвэл бидний гол зорилго маань болохоор ямар нэгэн матрикс үүсгэж тэр матрикс маань болохоор нөлөөтэй ихэр зорж байна. Transformation matrix гэж одоо бид матрикс үүсгэж байгаа. Тэгээд x axis x вектор нь болохоор багна. Y axis нь болохоор дахь багна. Тэгэхээр S вектор гэсэн S вектор гэж одоо зөв вектор нь одоо математикээр бид нэр энэ бол бидний x энэ бол бидний y хэлж байна гэсэн. Тэгэд одоо энэ маань одоо нэр өгтөө эднэрийг бид нэр хэлэхдээ transformation matrix одоо нэрлэж байгаа. Тэнгүүд үүнийг бид нар ашиглаад ямар нэгэн одоо velocity ч юм уу ямар нэгэн векторээр position ч юм уу ямар нэгэн зүйлээ ашиглаад тэр position гэдэг зүйлээрээ бид нэр transformation хийх гэсэн. Тэр нь ямар нэгэн өөр вектор байна. Тэгээд тэнцүү тэр нь бас нэгэн вектор гарч ирнэ гэсэн. Шинэ одоо үүнийг одоо яг ингээд тайлбарлахад бол ойлгохгүй байж магадгүй. Энийг арай их хэлбэрээр тайлбарлах гэж үзье. Энэ маань юу вэ гэхээр одоо энэ жишээлбэл арай томчч. Одоо энэ жишээлбэл Bob гэдэг нэг нөхөр байлаа гэж үтэй. Ихтэй Bob энд болохоор Ted юм уу? Энэ хоёрын хооронд болохоор байгаа зайн. Энэ хоёрын хооронд болохоор 6 ширхэг одоо байна. 1 2 3 4 5 6. Тэнгүүд бид нэр одоо Бобын одоо Bob Ted гэдэг маань яг үндсэндээ өөрөөсөө одоо юу вэ гэж үзэх юм бол Bob гэдэг маань бол хасах 3 0 гэсэн одоо вектор. Гэхдээ энэ Bob Ted хоёр маань хоёулаа одоо нэг хэмжээст орон зайд байгаа. Ганцхан x гэдэг. Энэ хоёр маань y одоо direction хоёр хэмжээс гэдэг зүйлийн талаар огт мэдэхгүй гэж байна тий. Тэгэнгүүт Ted маань одоо жишээлбэл нэмэх 3 x гэдэг одоо энэ зэг дээр бол байгаа. Энэ хоёрын одоо энэ хоёрыг бид энэ хоёр векторыг бидний ship маань бол хөлөг гэдэг маань одоо энэ олон 5 6 5 вектор байгаа. Энэ 5 векторынхаа бидний хоорондох зайг нь одоо ерөөсөө өөрчлөхгүйгээр яг ижилхэн нэг одоо бүгдээрийн нэг зэрэг одоо ингэж ижилхэн зайд одоо хөдлөхийг хүсэж байгаа. Тэгэхэд бол одоо үгтэй одоо шилбэл би ямар нэгэн скейлэр ашиглалаа гэж үү. Бобыг би одоо энэ хасах 2 ч гэдэм үү. Хасах 2 чинь Үрчин хасах 2. Тэнгүүд одоо Боб гэдэг маань энэ хас 2 гэдэг маань үрчид хасах 6 0 гэдэг вектор болно. Тэнгүүд 1 2 3. Одоо Боб маань бол энд хүрээд ирсэн. Гэхдээ би яг энэ ижилхэн тоогоороо энэ Ted-ийг үржүүлэх юм бол
Энэ хасах 2. Хасах 2. Тэнгүүд Т гэдэг юм байна болохоор хасах 6 бас одоо шууд хасах одоо нэмэх 3-ыг хасах 2-оор үзүүлэх юм бол хасах 6 бас энд орж ирнэ. Тэгээ Боб Т 2 байна. Яг одоо нэг газар бол нэг цэг дээр хүрээд ирчлээ гэсэн үг. Гэхдээ үүнийг хүсэхгүй байгаа би болохоор одоо яг энэ нэг Боб Т энэ хоёрын хоорондох байгаа энэ 6 гэсэн зай байгаа. Энэ 6 гэсэн энэ зайгаа хадгалж үлдээд яг одоо Боб гэдэг маань хасах 3 одоо зүүн тишээ хасах 3 яваад Боб биш Т маань энэ дээрээсээ гэж одоо хүсэж байгаа. Тэгэхэд бол одоо би одоо ашиглах зүйл нь бидний ашиглах зүйл маань болохоор энэ хасах 2 гэдэг ганцхан зүйлийг transformation matrix гэдэг зүйл рүүгээ өгнө. Тэгээд тэр transformation matrix маань Bob Т 2-ыг хоорондын зайг нь алдагдуулахгүйгээр хоёулангийн одоо зэрэг ингэж 3 пиксел зүүн тишээ одоо 3 пиксел хөдөлгөнө гэсэн үг. Одоо яг энэ мэдлэн өгөөд тэгээд энэ хоёр юм аа зэрэг явна гэсэн үг. Үндсэндээ бол бидний одоо энэ зурж байгаа хөлөг гэдэг нь дээшээ 3 доошоо гэдэг чигээр би одоо 5-ыг санахгүй. Ерөнхийдөө бол нэг хэлжтэй. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү одоо хөлөг байгаа. Тэгэхээр энэ болохоор одоо энийгээ сайн одоо үзэх юм бол энэ бүгдээрээ векторууд 5 вектор байгаа. Хэрэв бид нар одоо энэ хөлгөө транслейт гэдэг хөлгөө одоо ингэж хөдөлгөөн явуулахын тулд бид нэр энэ 5 одоо цэгийг 5 вертисийг тавуулангийн одоо яг ижлэн ийшээ 2 пиксел ч гэх юм уу хөдлөхийг хүсэж байгаа. Хэрэв би энийг одоо дээшээ за жишээлбэл энийг би урагшаа энд ирүүлээ гэх юм бол голын цэг нь дээрээд иймэрхүү хөдөлгөөний нэрлэе гэж бодоод энэ цэг маань ийшээгээ хөдлөөд энэ цэг маань ийшээ хөдлөөд энэ цэг маань ийшээ энэ цэг маань ийшээ энэ маань ийшээгээ одоо тэгээд дээр маань хоорондоо яг энэ зайгаа алдахгүйгээр бүх одоо энэ векторууд маань яг ингэж ижлэн хөдлөх гэж байгаа. Гэхдээ бид нэр юуг ашиглах вэ гэхээр transformation matrix гэдэг зүйлийг ашиглан түүний transformation matrix дээр бид нэр одоо энэ хөдөлгөөг дээшээ хичнээн пиксел одоо дээшээ ямар зайд хөдлөх гэж байгаа тэр информашныг энэ дотор өгчин. Тэгээд үүнийг үржих нь бид нар одоо энэ цэгийг энэ вертисийг үржүүлэнгүүт энэ хаалж одоо энд байгаа вертисийг энэ transformation matrix-ээр үржүүлэнгүүт хариу энэ вертисээс болж гарч ирнэ. Тэгээд одоо ер нь санаанууд ерөөсөө тэр энд байгаа вертисийг дахин transformation matrix-ээр үржүүлэнгүүт энд байгаа вертикс болж гарч ирнэ гэсэн үг. Одоо бид нэгээр бүгдээр ингэж хөдлөх гэж байна. Түүний тулд яах вэ гэхээр бид энэ векторууд байгаа. Одоо энэ вектор тэр маань бол вектор энийг арай доор өөр хоосон зузаарай. Энд бол яах вэ гэхээр бид энэ transformation matrix түүнийг бид ямар нэгэн информашнээр одоо ямар нэгэн байдлаар transformation matrix өгөөд голын цэг яваад энд өгөөд ирнэ гэсэн юм хэлсэн голын цэгийг ийшээгээ транслейт чинь дараа нь энэ векторууд дээр бүгдээр ингэ үржүүлнэ. Энэ байгаа векторуудаар тус нэг цас бүх векторуудаа үржүүлнэ гэсэн үг. Тэр маань вектор, энэ маань матрикс, энэ маань хоёр шиг вектор байгаа. Тэгээд энэ векторыг үржүүлэнгүүт хариу нь болохоор транслейт хийгдсэн. Энд байсан вектор ийшээгээ үржүүлээд гарч ирэхтэй. Энэ бүр замраа болчлаа. Тэр бүгдийг алгаад. Окей. Опс, ийшээ тэр алахгүй. Олон технологи зурсан. Окей. Тэнгүүд одоо шилбэл энэ векторыг энэ гэж үзэх юм бол transformation matrix-ээр үржүүлээд хариу энэ вектор болно гэсэн үг. Одоо бидний очсон байгаа эцсийн position дээр translate гэдэг нэг зүйл. Тэнд бол одоо энэ translate-ийн
матрисыг үржих нь вектор гэдэг одоо бид нэр метод бол хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Энэ бол одоо өнөөдрийн миний заахыг хүссэн гол зүйл байлаа. Ерөнхийдөө бол авчих би онлынхын болохоор асуултыг нь өгсөн. Сая multiply гэдэг нь болохоор үржүүлэх гэсэн үг. Вектор. Вектор. Энэ болохоор одоо энэ матрикс маань болохоор бүх матрикс маань болохоор одоо энэ матрикс маань ямар нэгэн translation хийх одоо саяны тэр transformation translate хийх тэр матрикс байлаа гэж бодоод бид нэр одоо нэг хөлөөнийхөө бүх векторуудыг хийх хэрэгтэй болно. Тэрний зурсан шиг би зурсанаа дэлгэж чичээ. Тэгэхээр бид нэр одоо энэ аргументээр вектор авах. Тэр нь вектор 2 байна. Y гэдэг. Тэгэхээр бас нэг юм би нэр хийж юм атчих. Одоо шийдвэл би энд ямар нэгэн вектор үүсгэж байна. Матрикс. Одоо яг энэ имплемент хийх одоо процесс юм би чинь. Одоо энэ функшн яг яаж ажиллах вэ? Дотор нь хийхдээ бид нэр яг яаж үйлчлэх үйлдэл хийх вэ гэж. Би түүнийхээ яг процесс руу алдмаар байна. Би x векторыг нь болохоор ягаанаар зурж ирсэн гэж чинь. Тэгээ y нь яа тэгээд энэ бол одоо бидний transformation matrix байлаа гэж бодъё. Дотор нь би одоо рандомаар зүгээр хамаагүй тоонд биччихье. 2 4 1 авч тоонд биччихье. Тэгээ үүнийг үржүүлэх нь бид нэр ямар нэгэн вектор хийхдээ тэр вектор нь болохоор ангар энэ бол одоо бидний дараагийн вектор үржүүлэх одоо хуурах байрны одоо хөдлөх гээд байгаа вектор гэсэн транслейт вектор гэдэг байгаа. Тэнгүүд хариуг нь энэ улаанаар шүү дээ. Энэ бол хариу нь орж ирсэн вектор гэсэн транслейт хийгдсэн position гэсэн. Түүний тулд одоо яах вэ гэхээр энэ дотор одоо байгаа за одоо жишээлбэл энэ векторын жишээлбэл 1 2 гэж бодъё. Энэ маань жишээлбэл одоо 1 2 гэсэн тоо байлаа гэж бодъё. Гэхдээ энэ одоо матриксыг вектороор үржүүлэхэд ямар нэг дүрэн байгаа. Тэр маань ямар дүрэн байдаг вэ гэхээр 1 2 үлээ. 2 тийм. Одоо энэ вектор гэдэг маань бол одоо 2 одоо энэ вектор гэдэг маань 2 шиг одоо босоогоор бол одоо энэ 2 мөрийн 2 шиг тоо байгаа. Энэ 2 гэдэг тоо маань энэ байгаа колумн одоо векторын энэ колумнтай яг ижилхэн байх ёстой гэсэн үг. Ийм дүрэн бол байдаг. Хэрвээ энэ вектор маань 3 хэмжээстэй вектор ийм байх юм бол энэ үржүүлэх боломжгүй хариу гарахгүй гэсэн үг. Яагаад вэ гэхээр үндсэндээ бол энэ вектор одоо энэ үржих гэдэг үйлдэл маань үндсэндээ яаж ижилдэг юм бэ гэх юм бол би яг артлт нь одоо энэ болж байгаа энийг бол linear algebra гэж нэрлэдэг шүү. Linear гэдэг нь бол ерөнхийдөө болон шугам гэсэн санаа. Бүх юм маань яг энэ шугамныхаа дагуу бол явна гэсэн үг. Гэхдээ тэр ямар шугам яриад байгаа одоо болж байгаа боломжгүй байна. Тэгээ ерөнхийдөө санаа нь бол одоо энэ эхний энэ вектор гэж ярьсан би энэ x гэдэг энэ болохоор x вектор, x base вектор. Тэр маань болохоор 2 1 гэдэг тоо байгаа. Үүнийг энэгээр үржүүлчихдэг. Энэний эхний тоогоор энийг үржүүлээд хариу нь энд бичигдэнэ. Дараа нь y гэдэг маань болохоор ногоон хөтө тэр маань болохоор энэ тоо байгаа. Энэ тоог энэ векторээр үржүүлчихнэ. Би энийг ангид зурх хэрэгтэй байна. Үйл илүү ойлгомжтой болно. Энэ одоо эхний тоогийн эхний колумн одоо энэ эхний бэйс энэ болохоор x бэйс маань болохоор энэ байгаа. Үндсэндээ бол энэ вектор гэдэг юм байна бол яг чих юм бол 1 2 гэсэн вектор. 1 гэдэг маань бол x, энэ маань бол y. Тэнгүүд энэ x-ийг нь одоо энэ маань x бэйс одоо
өөр нь гэсэн та гэдэг одоо хашгмыг одоо бид нэр илэрхийлж байгаа тоо. Тэнгүүд одоо энэ x base vector-ыг бид нэр энэ тоогоор өргөж чинь үнэхээр бол scalar гэсэн үг. Энэ маань нэг scalar. Тэгээд гарсан хариуг нь бичнэ. Дараа энийг үржүүлээд дараа нь гарсан хариуг нь ногооноор бичнэ. Тэгвэл энд бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй зүйл байгаа. Одоо энийг үржүүлээд бодоод үзэх хэрэг би андуураг бол буруу санджиж өгсөн магадгүй би энэ хичээлийг яг ихээс өмнө би яг эргүүлж бол харсангүй. Тэгээ цэжэрэл одоо явж байна. Одоо энийг хичээл үржүүлээд үзье. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нэгийг биш ягаанаар энэ нэг гэдэг зүйлийг энд авчиж ирээд нэг үржих нь 2-ыг 2-1 ийм тоо. Тэгээд дээр нь маань хэлэнхийн нэмэх үйлдэл нэг газар нэмэх үйлдэл байх хэрэгтэй. Би тэрнийг яг санахгүй. Нэмэр болоо. Тэгж ажилласан юм. Ийм мөрийг зэрэг үржүүлнэ. Тийм би энд андуурсан байна уучлаарай. Ерөнхийдөө бол одоо яг би энд яг доор бичиж таага бодож эхэлсэн одоо яг санаж байна. Үржүүлэх маань болохоор ерөнхийдөө ингэж ажилладаг санаж байна. Яг хараа. Миний багны энэ хоёр тоог нэг тоог энүүгээр үржүүлнэ. Хоёр тоог энүүгээр үржүүлнэ. Тэгээд нийлбэр нь энд чигтдэг. Одоо яг санаж байна. Тэгэхээр одоо энэ хэлээд үзье. Нэг гэдэг маань бол одоо энд бол нэг гэдэг маань нэг үржих нь 2. Тэр маань бол энэ тоо. Дараа нэмэх нь 2-ыг үржих нь 4. Яагаад вэ гэхээр 8 замраг харагдчихна. Тэгж жоохон. Одоо энэ нэг гэдэг тоог одоо энэ багныг эхний багныг биш эхний мөрийг энэ маань одоо хэвтэй эхний мөрөнд байгаа энэ тоонуудыг энэ босоогоор энэ тоонуудаар нь үржүүлдэг. Эхний тоог нь эхний тоогоор, хоёр дахь тоог нь хоёр дахь тоогоор, гурван хэмжээсээ гурван тоог нь гурван дахь тоогоор үржүүлээд хооронд нь нэмждэг байгаа. Тэгээд үржих үйлдэл маань одоо тэгж игдэн. Тэгэхээр одоо энийг хийж үзье. Одоо энэ эхний 2 гэдэг тоог нь тэр 2 гэдэг тоог цагаан өнгөрч. 2-ыг энэ нэг гэдэг тоо тэр нэг бардуу өнгөрч гисэн байна. Тэгээд нэмэх нь цагаан. Энэ үйлдэлийг бол мэдээж үржих үйлдэл хийж чинь. Дараа нь энэ дөрвийн тоог үржих нь 4 гэдэг нь одоо энэ эхний баг нь бол эхний мөр маань дуусаг байгаа. Эхний одоо хоёр дахь тоог. Тэнгүүд энэ векторын хоёр дахь тоог гэсэн энэ маань y x-ийг нь x-ээр y-ийг нь y-аар үржүүлээд байна. Ерөнхийдөө бол тэгээд олчих жоо. Энэ одоо эхний мөрний энэ вектор нь бол x гэсэн одоо зүйл энэ ягаан хоёр дахь мөрөнд байгаа хоёр дахь багнд байгаа ногоон тоонууд бол босоо ногоон тоонууд бол y вектор. Тэнгүүд одоо эхний x-ийг нь x-ээр нь үржүүлээд y-ийг нь y-аар үржүүлээд одоо энэ вектор гэдэг маань үндсэндээ бас 1 2 гэсэн ийм вектор. Тэнгүүд x-ийг нь x-ээр нь үржүүлээд y-ийг нь y-аар үржүүлнэ гэсэн үг. Тэр нь болохоор энэ хоёрын тоо. Яагаад тэр энэ хоёрын тоо. Тэгээд тэнцүү одоо 2-ыг 1-ээр үржүүлвэл 2, 4-ийг 2-оор үржүүлвэл 8. Тэнцүү 2 дээр 8-ыг нэмэх юм бол 10. Одоо энэ тоо маань бол 10 болно гэсэн үг. Дараа нөгөөх нь бол яг адилхан. Тэгээд дараагийн мөрнөх гэсэн үг. Тэр бүгдийн жишээ энэ тоонуудыг нь дэлгэдэг. Энэ векторыг одоо солино. Энэ вектор маань солигдохгүй яагаад гэвэл энэ маань бол хിവэрэ байна. Вектор маань бол өөрчлөгдөхгүй 1 2. Гэхдээ одоо ганц өөрчлөлт зүйл нь болохоор дараагийн баг нь болно гэсэн үг.
2 дахь мөрний энэ тоо. 2 дахь мөрний одоо эхний тоо нь x нь бол 1 гэж байна. Тэгэхээр нэгийг үржих нь энэ 1 гэдэг тоогоод энэ байна. Тэгэхээр энэ тоогод өөрчлөгдөхгүй. Энэ хоёрын тоогоос өөрчлөгдөхгүй. Тэнгүүд энд болохоор y нь болохоор 5 гэсэн байна. Тэгэхээр нэгийг нэгээр үржүүлээд 1, 5-ыг 2-оор үржүүлэхээр 10. Тэгээд 1 дээр 10 нэмэхээр 11. Одоо энэ тоо бол 11 гэсэн. Тэгээд return одоо энэ бол бидний хариу вектор гэсэн. Одоо энэ бол transformation matrix. Би зүгээр random тоо тавиад яаж энэ үйлдэл нь хийх юм бэ? Ардталт нь яг юу гэсэн үг юм бэ гэдгийг тайлбарлах гэсэн. Яг тэгэхгүй шууд одоо кодоо бичиж гэх юм бол энэ бол амар ойлгомж үзүүд. Би бол анх удаа энэ гарч ирснаа санаж байна. Анх удаа одоо энэ вектор матриксийн вектор үржүүлж байгаа кодыг бичихтэй би энэ яаж ойлгоно? Зүгт нь бол яг энэ ардталтаа энэ юу нь юу гэсэн үг юм бэ гэдээ одоо энэ зүйлийг ойлгосон дараа хамаагүй хэлбэр болсон. Тэгэхээр одоо бидний энэ x эхний 1 2 тоог бол эхний бага нь гэдэг маань бол тэр хоёр тоог одоо энэ векторын x y-аар үржүүлээд түрүү энэ маань бол векторыг бол буцаан ямар ч байсан вектор create энэ вектор үүсгэн. Тэгээд тэр векторын эхний тоо нь болохоор одоо энэ this values гэдэг нь 0 дахь индекс, 1 дахь индекс тэр хоёр тоо гэсэн. Тэр маань болохоор AB. Үндсэндээ одоо энэ transformation matrix доор бол A биш B B C D одоо энэ дөрвөн тоо байгаа. Тэгээд энэ хоёр тоог энэ одоо энэ эхний энэ нь бол x дараа y. Яагаад гэвэл энэ маань танаа бол вектор гэсэн санаа. Тэгээд энэ одоо эхний векторынхаа одоо x-ийг нь энэ векторынхаа x-ээр үржүүлээд хоёр дахь векторынхаа y-ийг нь энэ векторынхаа y-аар үржүүлээд хооронд нь нэмээд энэ x гэдэг утга нь одоо гарч ирнэ гэсэн. Тэгээд хоёр дахь баг нь болохоор y, энэ юу нь болохоор x-ийг одоо транслейт хийх. Мэн ерөнхийдөө бол транслейт хийж байгаа. Яг ч транслейт бол биш гэхдээ ерөнхийдөө трансформ гэж хэлсэн зүйл. Трансформ одоо өөрчлөлт, трансформ өөрөх гэсэн үг. Өөрөж өөрчилж байгаа зүйл. Тэгэхээр this values 0 гэдэг нь бол одоо энэ ихний x тэрнийга чин вектор одоо энэ орж иж байгаа векторынхаа тэр нь үржүүлээд нэмэх нь одоо энэ бол амар нэг өөртөө орж байгаа. Би бол санаж байна. 3 хэмжээст одоо 4 хэмжээст матрикс 4 хэмжээст матрикс маань 16 тоо гэсэн. Тэгээд 4 хэмжээст матрикс 4 вектор үржүүлэх тэр амар урт код C++ дээр бичижсэн. Одоо энэ маань болохоор value 0 гэдэг маань болохоор хэд бол одоо энэ маань value 0 гэдэг маань бол энэ value 1 гэдэг маань бол энэ маань хоёр дахь векторын одоо хоёр дахь вектор маань бол y эхний энэ вектор маань бол x гэж санаж байгаа. Энэ маань бол x энэ маань бол y тэгэнгүүт энэний x-ийг энэ вектор x-ийг x-ээр үржүүлээд y-ийг нь y-аар үржүүлээд энэ бага нь гэсэн байна. Энэ маань чин векторны x утга хооронд нэмээд нэмэлт тэмдэг байгаа гэсэн нэрээр одоо энэ индексийг нэг болгоод өөрчилж байна. Тэгээд бид нэр одоо эхний энэ хөдлөл бол эхний одоо x инженер үүсч байгаа векторныхаа x гэсэн утга авцсан гэсэн үг. 2 3 тэгээд энэ маань болохоор y. Тэгээд ингээд одоо энэ шинэ одоо энэ эхний векторны x шинэ векторны эхний value нь болохоор энэ x тэр нь болохоор энэ векторны x-ийг нь одоо энэ x-ийг энэгээр үржүүлээд y-ыг энэгээр үржүүлээд хооронд нь нэмээд одоо шинэ векторны энэ тоон гарч ирнэ гэсэн үг. Дараа нь болохоор нөгөө хоёр дахь баг руу ороод энэ y энэ 2 гэдэг тоо маань болохоор индекс 0 1 2 тэгэнгүүт үнийг x дээр үржүүлнэ. Дараа нь 3 гэдэг маань болохоор энэ тоо
ингэ байгаа та. Энэ D гэсэн бол үүнийг y-аар үржүүлээд яг тэр энэ болохоор y координат энэ хоёрын босоод байгаа юм. Айгуу болоод тавьж байна. Энэ яг энийг олох маш чухал. Энэ болохоор y координат, эхнийх нь болохоор x координат, хоёр дахь нь y координат гэсэн үг. X, хоёр дахь нь y координат. Тэгэнгүүт энэ баг нь энэ x-ийг энэ болохоор x-ийг нь x-ээр үржүүлээд энэ ярьж байгаа энэ x-ээр үржүүлээд y-ийг нь y-аар үржүүлээд энэ хооронд нэмэнгүүд ихний x нь гардаг. Дараа нь энийг нь одоо x-ээр нь үржүүлээд одоо энэ тоог x-ээр үржүүлээд тоог энд y-аар үржүүлээд тэгээд хоёр хооронд нь нэмэнгүүд хоёр дахь y гэдэг хариу одоо вектор нь y гэсэн тоон гарч ирнэ гэсэн үг. Ингэж одоо бид нэр бол матриксыг векторээр үржүүлэх бол ингэж хийдэг. За тэгээд түүгээр одоо энэ миний өнөөдөр одоо заахыг хүссэн хичээл бол энэ байлаа. Гарталт нь би болохоор энэ тоонуудыг бодож үзүүлсэн. Цаасан дээр одоо яг бодсноос л ямар ч ялгаагүй гэсэн. Multiply by vector. Ингээл энэ юм бол өнөөдөр миний гол заахыг хүссэн зүйл байсан. Гэтэ хамгийн гол зүйл нь дахиад зүйлүүд ажиллаад энэ бол x base нэг айгүй болоо алтан давтаж болох. Ягаад гэхээр үүнийг ойлгох нь маш ягаад гэвэл цааш дээр маань хэцүү болно. Энэ математикийн үйлдэлүүд маань тийм учраас эхнээс нь энэ маань бол одоо base одоо вектор гэж нэрлэдэг матрикс гэдэг маань үндсэндээ бол base векторууд ерөнхийдөө бол тэгээ матриксээ өөрчилж байгаа гэдэг бид нэр base одоо координат системээр өөрчлөлт байна гэсэн үг. Тийм учраас би энийг бол дахин хэлээд байгаа. Энэ одоо эхний энэ хоёр тоон бол x одоо base вектор x координат хоёр одоо баганд байгаа хоёр тоол y координат өөрчлөлттэй миний одоо x координатын яг энэ x координат гэдэг нь үндсэндээ бас вектор гэдэг нь бичих юм бол 1 0 гэдэг ийм вектор identity matrix маань дотроо ийм хоёр вектор гэсэн үг. Энэ маань нэг identity matrix гэдэг маань вектор. Гэхдээ энэ бол одоо босоо вектор эсвэл хавтгаагаараа байгаа юм гэдэг одоо энэ яг аль нэгээрч байсан энэ бол диагоналууд нэг босоогоор вектор байсан ч босоогоор ч эсвэл хэвтэйгээр ч гэсэн аль нэгээрч гэсэн ялгаагүй. Гэхдээ миний одоо бодохдоо бол би босоогоор нь бодох илүү дуртай. Матрикс гэдэг зүйлийг би босоогоор нь ингэж вектор гэж бодох илүү дуртай. Учраас яг энэ library-гаар код өгчтэй. Бас энэ зарчмаараа олж байна. Тэгээ үрж хүйдлийг нь одоо би өнөөдөр бол тайлбарлаа. Тэгээ дараагийн хичээлээр уулзлаа.